Занга Академи чадвараа хөгжүүл ирээдүгэ бүтээ. За сайн байцгаана уу? Би Отгон Тэнгэр их сургуулийн сэтгэл судлал нийгмийн ажлын тэнхимийн багш сэтгэл зүйч Гэрлээ байна. За Занга Академитай хамтраад та бүхэндээ оюутнууд болон сурагчдаа шалгалтын айдсаа хэрхэн давах вэ гэдэг талаар зөвлөмж өгөхөөр бэлтгэлээ. За тэгэхээр шалгалтын өмнөх айдас болон шалгалтын үеийн айдас гэж ерөнхийдөө айдсыг нь бүгдээрээ хоёр ангилаад үзье. За тэгэхээр шалгалтын айдсыг болохоор examphobia гэж нэрлэдэг байгаа. За шалгалтын айдас нь тийм ээ. За тэгвэл шалгалтын айдсанд ямар шинж тэмдгүүд илэрдэг вэ? За тодорхойгүй байдлаас айх айдас байгаа. За энэ нь болохоор яг ямархуу шалгалт ирэх вэ, юу ирэх вэ гэдгийг мэдэхгүй байгаа тийм ээ. Тэгэхээр мэдэхгүйгээс үүдээд за миний мдээгүй зүйл ирэх болов уу, миний огт уншаагүй зүйлүүд ирэх болов уу гэдэг тэр санаа зовнил тодорхойгүй байдлын айдас байгаа. За хаана ямар ангид өгөх бол шалгалтын материал нь хэр их асуулттай бол хэр хугацаа өгөгдөх бол гэд маш олон тодорхойгүй байдлууд нь нийлээд энэ тодорхойгүй байдлын айдсыг бий болгож байгаа байх нь. За үүнээс үүдээд юу бий болдог вэ гэхээр сөрөг төсөөлөл бий болно. За одоо миний мэдэхгүй зүйл ирэхээр би үнийг яаж хийх вэ? За цагтаа амжихгүй бол одоо надад юу тохиолдох бол гэх зэрэг таагүй байдлууд мэдрэгдэх нь. За үүн дээр бид нар ямар арга хэмжээ авч болох вэ? За айдсаа эхлээд тодорхой болгоно. Яг юунаас айж байгаа вэ? За би дутуу уншаад надад миний мэдэхгүй дутуу уншсан зүйлүүд ирнэ гэж айж байгаа юм уу? Эсвэл би энэ шалгалтыг амжилттай өгч чадахгүй бол надад одоо ямар муу зүйл тохиолдох бол гэдгээс бодоод айж байгаа юм уу те? Эсвэл одоо үеийнхэн маань шалгалтаа тэнцчлээ. Харин би тэнцээгүйгээс болоод би ямар байдалд орох вэ гэдгээс айж гинүү. Эсвэл аав ээж ах эгчтэй амлсан тэр амлалтандаа хүрч чадахгүй нь гэдгээс айж гинүү. Яг юунаас айж гинэ гэдгээ тодорхой болгох хэрэгтэй. За тэгээд үүний эсрэг одоо эрэг төсөөллийг өөртөө үүсгэх хэрэгтэй байх нь. За шалгалтаа амжилттай хийхин тулд надаас юу шаардагдах хэрэгтэй байна. За миний төсөөлөл бол за би өглөө эрт босоод одоо тогтмол 2 цагийг шалгалтандаа зориулж бэлдээд унших ёстой материалуудаа хуваарийн дагуу уншиж судалж болох нь байна. За мөн шалгалтын өдөр би айд сандрахгүйгээр шалгалтаа ихтгэлтэйгээр ингэж бөглөндөө за би орохтой ингэж орно, суухтаа ингэж суун, шалгалтаа бөглөхдөө ингэн гэд тэр бүх төсөөллүүдээ маш нарийн бүр ингээд нүдэнд харагдтал маш тодорхойгоор эргээр төсөөлөх тусам тэрхүү төсөөллүүд миний одоо тэр урьдчилсан сөрөг төсөөллийг даваад гараад ирэх нь байна. Энэ тохиолдолд харьцангуй тайван байдлаар шалгалтаа өгч чадах нөхцөл үүсгэнэ. За мөн үүний дараа бол мэдээж бидний мэдэх бэлтгэлээ маш сайн хангах хэрэгтэй. За шалгалт болох өдөр хүртэл хичнээн хоног байгаа. За энэ дотор магадгүй ямар агуулгууд байх ёстой вэ гэдгээ хуваарлаад түүнийхээ дагуу сэдвээ бэлдэх юм бол энэ нь илүү сайн шалгалтаа өгөх боломжийг өгч байна. За тэгээд мөн тайвшрах дасгал болон өөртөө эрч хүч нэмэх дасгалуудыг бас хийхийг зөвлөж байна. За тайвшрах дасгал бол шалгалтын үед болон одоо яг шалгалтандаа бэлдээд сууж байхад санаа зовж бодож байгаа тэдгээр бодлуудаа арилгах зорилготойгоор тайвшрах дасгал хийх нь. За мөн эрч хүч нэмэх дасгал болохоор юу ч хиймээргүй санагдаад за би амжилттай хийж чадахгүй юм шиг байна да гэж санагдсан үедээ өөртөө эрч хүч бэлэглэх одоо нөгөө хүчтэй эрч хүч нэмэх дасгалуудыг хийх нь байна. За гүйж болох нь байна, өсөрч харайж болох нь байна. За одоо тенс юм уу те сакс волейбол гэдэг ингээд эрч хүч хурц шаардсан дасгалуудыг хийх тусам улам одоо бие маань хөнгөрөөд эрч хүчтэй санагдаад шалгалтаа илүү сайн давж чадах тэрхүү ихтгэл төрхнэ. За тайвшрах дасгалын тухайд болохоор за тайван төвлөрөх, за амьсгалаа удаанаар авч гаргах, бодох, бясалгах, за магадгүй айж байгаа зүйлээ ингээд зураг болгоод илэрхийлээд буулгах. За ингэж буулгасан тохиолдолд яг юунаас айгаад байна гэдэг зүйлээ илүү тодорхой ойлгох боломжийг олгож байгаа. За эдгээр аргуудыг бид нар хэрэгжилж болох нэ. За шалгалтын үеийн айдас болохоор биднэрт ямар шинж тэмдгүүд илэрж болох вэ гэхээр ялангуяа ихэвчлэн бие дээр маань хямралууд илэрж эхэлдэг. За зүгээр байж яснаа гинт ингээл хөлс цуух ч юм уу те бүх бие ингээд чангараах, за хөл өвдөд байгаа юм шиг, нуруу өвдөд байгаа юм шиг, эсвэл миний ходоодон дээр гидсэн дээр ямар нэгэн зүйл ингээд байгаад байгаа юм шиг те эсвэл гидс өвдөөд ч байгаа юм шиг эдгээр шинж тэмдгүүд илэрж болно. За энэ болохоор шалгалтын үеэр одоо айж төгсөж байгаа бие дээр маань илэрж байгаа шинж тэмдгүүд байх нэ. За тэгэхээр за үүний дараа
яах вэ гэхээр гинт одоо нэг шалгалтын материалаа бариад харсан чинь шалгалтаа ерөөсөө ойлгохгүй унсан хэрнээ яг хариулт нь юу гэдэг вүлээ гэдэг ийм ойлгохгүй тарих толгой бүгд ийм хоосоо орхисон юм шиг ийм мэдрэмжүүдээс төрж болно. За энэ үед бид нар ямар арга хэмжээ авч болох вэ? Эрэг төсөөллөө эргээд санана. За шалгалтын өдөр би юуг яаж хийн гэж бодсон байгаа юу лээ. За би яаж сууна гэж бодсон, магадгүй хаан сууна гэж төсөөлсөн. За шалгалтаа бөглөхдөө би яг юун дээр төвлөрнө гэж бодсон бэ гэх зэрэг урьдчилан бодож төсөөлсөн байсан тэдгээр эрэг төсөөллүүдэд эргээд бодох хэрэгтэй. За тэгээд мөн тайвшрах дасгалуудыг хийдэг байсан бол тэдгээр тайвшрах дасгалуудаа хийгээд өөрийнхөө сэтгэл санааны байдлыг хэвийн хэмжээндээ оруулах нэ. За тэгэхээр та бүхэндээ санал болгох нэг дасгалыг зааж өгье. За энэ маш энгийн. За нэг гараа ингээд урдаа ингээд 5 хуруугаа ингээд дэлгэх гинэ. За нөгөө гарынхаа 7 хуруугаар амьсгалаа зөв хуваарлахад анхаарах нэ. За одоо ингээд эндээс эхэллээ. Эрхийн урууны эндээс амьсгалаа авлаа. Удаанаар авлаа. Амьсгалаа буцаагаад гаргалаа. За амьсгалаа авлаа. Буцаагаад гаргалаа. Амьсгалаа авлаа. Буцаагаад гаргалаа. Амьсгалаа авлаа. Буцаагаад гаргалаа. Амьсгалаа авлаа. Гаргалаа. За энийг өөрөө тайвшрах хүртэл 2-3 удаа хийгээд тайвшраарай. За амьсгалаа бид нар ингээд идэвхтэйгээр 50 байдлаар аваад гаргах үед дагаад бие махбод маань 50 байдалд орж байгаа. 50 байдалд орохоор нөгөө шалгалтаа ойлгохгүй байгаа юм шиг мартсан юм шиг тий ой танд маань юу ч орж ирэхгүй байгаа байдал эргээд хэвийн байдалд ороод тайвшрангууд нөгөө уншил судалсан мэдж байгаа мэдлгүүд маань эргээд ойлгогдох одоо нөгөө эргээд ингээд санагдах нэ. За тэгээд мэдээж хамгийн түрүүнд одоо шалгалтын дээрээ бид нар хийхгүй зүйлээ төр орхиод мэдж байгаа зүйлүүдээ яг цаг алдалгүйгээр бүгдийг нь бөглөөд дуусгах хэрэгтэй байх нэ. Тэгэхээр та бүхэндээ яг шалгалтаа амжилттай өгөхөд амжилт хүсье. Занга Академи чадвараа хөгжүүл ирээдүгэ бүтээ.